За 7-Eleven болон эндхийн Tops гээд супермаркетаас нь авсан Таиландын снекуудыг амттай идэх юмнуудыг амттай амсцгаая. За хамгийн ихнийх нь болохоор энэ corn puff гээд corn chips юм байна. Эрдэнэ шиштэй chips. За энийг амсцгаая. Яг chips шиг л үнэрсэж байна. Би corn-тай гэхээр амар онцгүй үнэртэй ч юм уу мэдгүй нэг тийм ондоо амттай байх гэдэг хүлээлттэй байна. Монгол нэг ийм бөөрийнхий улбар шарангуйтай cheese ball гэдэг нэг чипснүүд гэдэг шүү дээ тий. Ер нь жоохон тэрнтэй төстэй амтагдаж байна. Тэгээд corn-тай гэхээр би яагаад тийм нэг жоохон чихэрлэг чипс байх юм болов уу гэж бодоодсан байхгүй юу. Тэгсэн чинь өрдөөсөө тийм чихэрлэг бол биш ээ. Зүгээр л яг идэж болохоор дайггүй амттай чипс байна. Тэгээд энэ айгүй хэмтан байсан. 20 баат ч үлээ дээ. Гэдэг чинь Монгол мөнгөөр 2000 Австрали доллараар бол $1 юм байна. Тэгэхээр хямдхандаа авах яг Австралид арьсуулахад Монгол одоо чипсний үн ямар басныг сайн хэлж мэдэхгүй байна. За хоёр дахь нь гэх юм бол энэ авокадо чипс гэдэг байгаа. Би авокадо амар дуртай болохоор энийг айгүй гоё ах гэж бодож авсан. Тэгээд глютен фри гинэ. За энэ чипсийг задагч үзье. Опс. Хашгүй задалчлаа. Ямар ч өнөртөхгүй байна. Опсоо. Ийм байд юм байна. Амар шаржигнуур юм байна. Яа үндэ юу ч хамтагдахгүй байна. Ямар ч авокадоны амт алга. Жохон давс хамтагдаж байна. Ер нь жоохон давстай шаржигнуур юм байна. Тэрнээс биш авокадоны амт бүр түүч ялгаа. Ямар ч авокадо алга тийм байна. Spinach powder гинэ. Бууцааны тийм powderтай байна. Авокадо нь 30% орцтой юм байна л да. Тэгээд сонгон эрдэнэ шиш дээр агуулсан юм байна. Тийм учраас яг авокадо автагдахгүй байгаа юм болов 30% учраас энэ явтай юм байна. За дараагийн идэж үзэх юм нь бас чипс байна. Энэ болохоор edamame гэдэг идэх шүү дээ. Тэрнтэй чипс. Яг Таиландын өөрсдийнх нь хийдэг чипс юм байна. Монгол хаш дийлдэггүй. Ингэж задлахаас. За. Жохон давслуу нэртж байна. Энэ харин жинхэнэ edamame ямар юмтай байдгүй. Тэрний амт нь бол байна. Тэгээд edamame-г давслаад ингээд хуурч харны тийм давсархаг. Тэгээ бас хуурс амттай болчтой шүү дээ. Яг л тийм амттай чипс байна. Энэ бол дайггүй шүү. Гэтэ илүү тийм нэг ногоолог өвслөг амтагдаж байна. Ер нь яг edamame юм байна. Би энэ гурван идсэн одоо чипснээсээ шүү дээ тий. Энийг нэг төр сонгоч тийм үү? Яагаад тэгэхээр элдв янзын юу ч юм байхгүй. Яг л чипсний хараа амттай юм байна. Тэгээд хоёрт нь edamame, гуравт нь энэ авокадо. Яагаад гэвэл энэ бүр ямар ч амт алга зөвхөн давсны л амт байгаа учраас. За одоо чихэрлэг амттай юмнууд руугаа оръё. За миний дараагийн нэг идмээр байгаа юм нь болохоор энэ sweet dried coconut stripe гэдэг хатаасан coconut байна. За энэ болохоор яг энэ Таиландын өөрсдийнх нь бас хийсэн бичгтэй болохоор энэ авч үзсэн. Дотроо ийм бас дахиад юутай байд юм байна. Ийм нэг пяврын хуванцар цавтай байд юм байна. За. Юу гэдэг штэ. Коконатыг хатаагаад гадуур нь нөгөө нэг сахарны тийм хуурай нунтаг гэдэг штэ. Яг сахарны амт оруулагч шиг. Тийм юмар бүрдсэн юм шиг амттай байна. Тэгээд Рафаэлоны гадантлах өрнүүд гэдэг штэ тий. Ийм үртэснүүд яг тэр л байна. Угаасаа тэр чинь коконатны үртэс юм чи аргагүй л дээ. Яг л Рафаэлоны гадантлын
үрдэс мөн байна. Coconut мөн байна. За энэ дэжгүй шүү. Хаяа нэг амны 100 олгоод идчихээд энэ бол дэжгүй юм байна. Гэхдээ гадна л нэг тэрхий их ингэж сахараар бүрчгсэн учраас надад тэр нь жоохон таалагдсангүй. Яагаад гэхээр би нэг тийм сахартай юм идээд авахыг хүсэхгүй байгаа учраас. За My Chevy гээд milk candy гинэ. Юм бас cornтэй эрдэн шиштэй. Тийм учраас надад энэ бас айгүй сонирхолтой санагдаад би энэс авсан. Тэгээ дотроо нэг ширхэгтэй юм байна. Ширхгээрээ байдаг юм байна. За энийг нэг ширхгээ задлаад үзье. Энэ ингээ богшин шууж ажиллагддаг юм байна. Энэ аюу сонио тийм сүйтэй зүгээр сүйтэй жоохон тийм чихэртэй чихэр байна. Зөөлөн чихэр байна. Тэрнээс биш эрдэн шиш нь бас амтдахгүй байх юм. Тийм би энэ дуртай юм байна. Надад энэ амт таалагдчих байна. Дараагийнх нь энэ болохоор Red Velvet Brownie Crisp гинэ. Ер нь бол ийм made with coconut гинэ. Тэгэхээр coconutтай тэгснээр Red Velvetтэй ийм chips маягийн юм байна л да. Coconut-ыгаа Red Velvetтэй холцсон гэх юм уу? Суурь нь бол coconut юм байна. За. Дотроо ингээд chips шиг бас юмнууд байна. Ингээ хуурчиж. Энэ яг coconut биш ээ. Энэ зүгээр яг Red Velvet гэдэг торт мортны бичээний идэг шүү дээ тий. Яг тэр л юм шиг байна. Тэрнээс биш coconut-ыгаа гадуур нь Red Velvet-ээр бүрсэн ч юм уу. Тийм юм бол огт биш юм байна. Зүгээр coconut-ны жоохон орцтой л болохоос биш. Бүхэлдээ энэ бол coconut биш юм биш үү. Тэгээд Red Velvet нь бол тэр чигтээ бичээний юм байна. Энэ дэжгүй угаасаа гоё амттай байна. Red Velvet яасан ч муухай амттай байх боломжгүй. Энэ амны 100 болохоор авч идчихвэл зүгээр юм байна. За энийг би чипс юм болов уу гэж бодож авсан. Тэгснэ чипс нь чизтэй. Тэгээд ямар шиг юм байдгийг туршиж үзье. Онгойлонгууд дотроо ийм хоёр ширхэгтэй юм байна. Нэг хөөсөнцрөн. Миний хуурчиш. Энэ бүр яг юу вэ штэ? Cheese ball энэ Монголд ингээд цагаан өнгө дээр хөхөөр бичсэн cheese ball гээд энэ бөөрийнхи улбар шамнууд зардаг штэ. Чипс шиг. Бүр яг тэр байна. Тэрний урт хэлбэр нь л юм байна. Тимч муухай бол биш ээ дэжгүй. За яна одоо надад дөрвөн юм үлдчихлээ. За нэг ийм бичээн үлдсэн байна. Snickers байна. Miloгийн шоколад байна. Тэгээд matcha. Tag cookie. За би хамгийн эхлээд энэ бичээнийг нь задлаж үзье гэж бодож байна. Шоколадтай бичээн. Монголд ч ийм нэг жижигэн ийм хурустик. За хурустик арай юм байдгүй маа. Ямар бичээн юм дээ. За ямар ч байсан нэг бичэнтэй л адилхан юм байна. Ердөөсөө гоё биш юм байна. Угаасаа ямар хямдхан байсан юм. Би дахиж энийг хизээж авахгүй байна. За Miloгийн шоколад. Сүүнд найруулдагаас хэр зөрүүтэй гэдэг нь амсъя. Сүүнд найруулдаг шоколад нь л гоё идэг. Яа, тэл юм байна. Би ч гэсэн дахиж энийг хизээж авч идэхгүй. Энэний оронд Twix ч юм уу, KitKat ч юм уу, Cadbury идэр хамаагүй дээр амттай байна. Альбанг бол маш энэс хамаагүй дээр амттай байна. За би яг хамгийн хідмээрээс хоёр юм болохоор энэ хоёр байна. Алийг нь төрүүлж задлаа да байц. За матчаад задлалчээ. Энэ болохоор матчатай бичээн байгаа куки.
Гэтэ яг Таиландын бол биш байсан. Вьетнамд үйлдвэрлэсэн юм байлээ. За мэдээж матчатай юм чинь ногоон өнгөтэй. Яг л матчатай куки байна гэхгүй юу? Энэний сахарны агуулмж айгу бага юм байна. Тэгээд бичэн чинь нэг тийм айгу хүнд бүтэцтэй байдаг штеп. Гэтэл энэ болгосон чинь амар тийм хөөсөн бүтэцтэй юм байна. Тэгээд матча нь бол яг амтагдж байна. Сахар багтай. Ер нь бол матча идмээр байгаа, матчатай муумаар байгаа санагцсан үед хорхоод арчаар хүүрхэн бич байна. Яагаад тэгэхээр надад таалагдсан бэ гэхээр сахарны агуулмж нь айгу бага амтагдж байна. За энэ бол дайчгүй куки байна. За хамгийн сүүлийнх нь би Snickers-ийн амар дуртай. Тэгээд гүзээлзэнтэйг нь би бүр хизээч хизээж үзэж байгаагүй. Тийм болохоор энэ гүзээлзэнтэй Snickers ямар байдгийг амсцгаая. Монгол ч гэсэн гүзээлзэнтэй байдаггүй байх гэж бодож байна. Би авсрал бас харж байгаагүй шээ санагдаад ах юм. Шууд гүзээлзэн өртөж шээ. Нэг тийм шоколад идээд байгаа юм биш. Хөөсөн чихэрч юм шиг тийм маршмеллоу идээд байгаа юм шиг мэдрэмж төрөөдөх юм. Яагаад тэгэхээр энэ үнэрнээс нь болоод би яг тийм шоколад идээд байгаа юм шиг мэдрэмж авахгүй байна. Яг нэг тийм гүзээлзэнтэй чихэр идээд байгаа юм шиг санагдаад байна. Тэгснээ Snickers-ийн амт бас байна. Би гэхдээ Snickers-ийг яг оригиналаар нь л идэхэд дуртай юм байна. Би энэ гүзээлзэнтэй Snickers-ийг нэг дуртай биш юм. За би нийт хэдэн төрлийн юм мэдээд үзчихв. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За би 11 төрлийн снак идэж үзлээ. Тэгээд надад энэ дундаас хамгийн их таалагдсан нь шүү дээ тий. Аль нь чалга байна гэхгүй юу? За би энэ Red Velvet-ийг сонгоч дөө. Энэ бол яг ямар амттай байх бол гэж хүлээж исэн тэрэн шиг амттай. Ер нь бол Red Velvet-тэй торт ямар байдгүй яргал тэр юм амттай юм байна. За тэгээд магадгүй жоохон тийм давсархаг юмнаас бол edamame юм уу? Энэ. За энэ corn угаасаа түрүүн хамгийн гоё гэж хэлжсэн би энийг сонгохоор шийдлээ. За тэгээд нэг иймэрдүү Таиландын снакуудыг амталж үзлээ. Өөр би юу амталж үзэх ёстой вэ? Таиландад иржсэн. Тэгээд Таиландад идчихсэн тийм гоё снак байх юм бол миний комментны доор хуваалцаарай. За би дахиад энд нэлээд хэд хоног болохоор зөндөө олон бас юм снакуудыг нь туршиж үзмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.